Сайн байна уу эрхэм сонсогчдоо. Холбоос подкастын энэ удаагийн дугаарт ургамал судлаач доктор Лувсан Доржийн жаргал сайхан ах маань оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргье. Амар сайн уу? Дэ ямар байна уу? Энэ өдрийн мэнд хүргье. За, бидний урилгыг хүлээн авч подкастад маань оролцож байгаа танд их баярлалаа. Та манай подкастын сонсогчдод өөрийгөө танилцуулнаа. За намайг Лувсан Доржийн жаргал сайхан гэдгээ Баян хонгор аймгийн шинж систем сумын уугуул 2 нутагтай хүнтэй. Зарим нь Сүхбаатарын хүн гэж ярьдаг. Энэ нь бол миний ажил төрөлтэй холбоотой. Би 1977 онд их сургууль төгсөөд Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнд эрдэнэ шинжилгээний дадлагч ажилтнаар орж ажиллаад 2014 он хүртэл ажилласан хөө. Энэ хугацаанд Дорнод Монголын хээрийг дагнан судалсан учраас Дорнод Монгол тэр дотроо Сүхбаатарын хүн гэж нэрлэгдэж ирсэн юм хүн байна. За, тэгэхээр жагааха өнөөдөр та бид хоёрын ярилцах сэдэв бол таны судалгаа шинжилгээний ажилтай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл Дорнод Монголын хээрийн экосистемийн урт хугацааны судалгааг гэсэн сэдвийн хүрээнд хоёулаа ярилцсанаа. За, миний олж мэдснээр та математикийн багш мэргэжилтэй хүн. Биологийн шинжилгээ ухааны салбарт эрдмийн зэрэг хамгаалсан тийм ээ. Гадаадын хэд хэдэн математикч үндэсний хэд хэдэн хүнийг би танина л да. Тэгэхээр математикч хүн биологийн шинжилгээ ухаан тодруулж хэлбэл ургамал судлалын салбарт эрдэм шинжилгээний ажил эрхлэх гүйцэтгэх нь ямар нэгэн шалтгаан учир холбогдолтой юу гэсэн асуултаар өнөөдрийн ярилцлага эхэлье. За математикч мэргэжил бол хайшаач хувирч шилжиж болох. Ер нь бол математик гэдэг бол байгалийн шинжилгээ ухааны суурь юм байна. Хүн байгалыг судлах таны мэдхийн тулд л 1 2 3 гэдгээс эхэлж тоолж таньж мэдж эхэлдэг. Миний хувьд бол математикийн ангийн магадлал статистикийн мэргэжлэр шагдар багшийнхаа удирдлагаа диплом хамгаалж энэ магадлал статистикч мэргэжлийг эзэмшээд яг төгсөөд тэр жил Орос Монголын залуучуудын 3 дугаар их наадам билүү тийм наадам болж байсан залуучуудын Жанжин Сүхбаатарын талбай дээр яг жагсаал болоод тэгээд тэр жагсаал дээр манай шагдар багш намайг нэг хүнтэй танилцуулсан Ванзарагч гэдэг хүн байсан. Тэр Ванзарагч гэдэг хүн бол Монголын ботаникийн шинжилгээ ухааны ууган эрдэмтдийн нэг ботаникийн хүрээлэнгийн анхны захирал геоботаникч ургамал судлаач юм хүн байсан. Энэ хүн л надад санал тавьсан. Тэгсэн тэр хүн бүр эртнээс бодолтой хүн байж өөрөө зүйл толгойд улсад эрдмийн зэрэг хамгаалж шинжилгээ ухааны докторийнхаа бүтээлийг бичиж байх үедээ математик бол маш чухал юм байна. Ургамал судлал математикгүйгээр ер нь хөгжихэд бэрхтээ юм байна гэдгийг олж хараад манайд ер нь математик энэ бүх шинжилгээний энэ олон материалыг боловсруулж байх математик тэр дотроо статистикийн чиглэлийн хүн хэрэгтэй юм гэж шагдар багшд хэлэхэд шагдар багш намайг зааж өгсөн. Тийм хувь тавилангаа тийш шилжчихсэн. Ургамал судлаач руу орчихсон, судлал руу орсон хүн байгаа юм. Түүнээс биш би оюутан байхаас л ургамал судлаад эхэлчихсэн. Одоо нэг хүүхдүүд шиг экспедицээр дагаж яваад мэрэгшээ тэгээд нарийн тэрүүгээр дагнан ажилласан байхгүй. Аач мэдхгүйгээр анх удаа орж ирж байлаа. Амгаа хувь тавилан намайг дэш навчирч өгсөн. Тэгэл ирээл геоботаникийн сектор гэж байсан. Геоботаникийн секторын эрхтгч нь Бадмын Дашнам гэдэг Дорнод аймгийн Дашвалбар сумын харьяат тэр хүний шив болгож өгсөн. Тэгэл тэр хүний дээр 81 он хүртэл хүмүүсийн материалд анхан шатны статистик боловсруулалтууд хийдэг нэг туслах ажилтан маягийн техникийн маягтай л ажиллаж байгаад 81 онд энэ Монгол Оросын экспедиц 70 оноос хойш манай Монголд ажиллаад тэр экспедицийн зөвлөлөөс энэ Дорнод Монголын хээр хоцрогдоод байна. Дорнод Монголд хээрийн судалгааны анги нээе гэж
шийдвэр гараад 81 онд тэр хээрийн суурин байгуулах газраа олох анхны тэр тандан судалгааны хээрийн анги явуул юм отряд гаргасан юм. Тэр отряд нь азар намайг явуулж дашны багштайгаа за тэгээд дээр нь зүйл толгойд улсын север цовын экологи эволюц имиж гэж нэрлэдэг байсан. Тэр хүрээлэнгийн Горелов гэдэг доктортай тэгээд хөрсний дорж хотов одооны академичтай тэгээд санчир гойта дараа нь авч явсан санчир гой бидэд гарч явсан судлаачтай хөрс судлаачтай амтэн судлаачтайгаар ийм баг эхэлж гараад баян давааны энд Дашнамгой минь ноцлогоонд нуруугаан гэрт гэмтээч гэдэг чинь 7 сарын 24-5-ны үед байсан баг. Тэгээд буцаж Дашнамгойгоо орхиод санчиргааг аваад бид явсан. Тэгээд 56 хоногийн явуулын судалгаагаар Хинти, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сумдаар явсан. За би дараагийнхаа асуултыг танаас асууя. Бид нэр ярилцлагынхаа зарим хэсэгт таны одоо энэ талаар бас ярилцах болно. За та Монгол орны бэлтгээрийн ургамлыг олон жил дагнан судалсан эрдэмтэн. Таны хувьд яагаад бэлтгээрийн ургамлыг сонгож тэр дундаа хээрийн бүсийг одоо онцлон судлах болсон бэ? За тэр үйлсээр нь хов заяа байсан байлгүй дээ ийшээ сургууль төгссөний дараа гэнт талтарч орсон гэж. За тэгээд энэ ер нь бол социалист нийгмийн үед ч юм уу ер нь Монгол улс чинь шинжлэх ухааны их зорилготой төлөвлөгөөтэй явуулдаг байсан, хөгжүүлдэг байсан тэр судалгаа шинжилгээний ажлыг. Түүний нэг нь бол энэ хээрийн бэлчээр тэжээл энэ ургамлын асуудал. Ийм ч учраас бэлчээр тэжээлийн үрээлж байгуулагдсан. За тэгээд халах голд бас эрдэмтгэлээс тааж байгуулагдсан чи тэр нь бүс нутгийг тэр чигт хамарч байж чадахгүй байсан учраас ботаникийн үрээлэнгээс энэ Монгол Орос экспедицийн хээрийн суурин руу явж орчих гэдэг юм л да яриа бүгд. Тэнтэй холбоотой. За миний хувьд бол багшийнхаа дагаад багш маань бол Дорн Монголын ургамлж судалдаг хүн байсан. Тэгээд багш маань татж аруулсан. За ер нь Монгол орны хээр гэдэг бол Монголын 3-1 гэж ярьдаг. Яг жинхэнэ болон хуурай хээр. Нөгөө агуур айд хээр тэгээд цөлийн хээр, цөлжүү хээр энэ босод бүсвэрийн хээрүүдээ оруулаад эхлэх юм бол бараг Монгол орны 3.2%, 66-67% эзлэхээр тийм нутгийг эзэлдэг. Гэтэл ойд бол мал болчихдэггүй. Цөлд бол мал болчиход байхад бас хэцүү. Тийм учраас энэ 66% бол хээр энэ 66% дээр л малаан бичээрлж, малаан адгуулж ирсэн түүхтэй Монголын ард түмэн одоо ч гэсэн яг энэ чиглэлээр л амьдарч байгаа гэж тэгж үзэж байна. Тийм учраас л энэ хамгийн чухал нь бол бэлчээрийн гол талбайг эзэлдэг гол объект бол хээр юм аа л гэж үзсэн. Учраас бид энэ хээр бол хамгийн сонирхолтой, хамгийн их судалгаа шаарддаг юм л бүс нутаг юм да. Тэгэхээр бэлчээр ургамал ярихын тулд түүний доор байгаа хөрсийг бас дурдахгүй өнгөрч боломгүй санагдж байна. Ер нь хээрийн бүсийн хөрс ямар онцлогтой, ямар шин чанартай байдаг талаар та манай сонсогчдод тайлбарлаж өгөөч. За хээрт бол ерөнхийдөө хөрс. За хар хөрөн хөрс, бар хөрөн хөрс, цайвар хөрөн хөрс ерөөсөө л 3 төрлийн хөрөн хөрс байгаа. Тэрнээс цөлийн хөрс бол хээрлүү ороод ирэхгүй, ойн хөрс бол ороод ирэхгүй, нугай хөрс ороод ирэхгүй тийм учраас яг энэ хөрөнгө хөрс байдаг. Хөрөнгө хөрс бол ялзбагт давхаргана нэмгэн. За 25-аас 30 см-ийн зузаантай. Зарим газараа 10-15 см-ийн зузаантай. Эмзэг. Тэгээ бүрэлдэхүүн нэлсэнцэр байдаг нэг ийм онцлог талуудтай. Ер нь хөрөнгө хөрстэй газар. Энэ хөрөнгө хөрстэй газар
бол хуурай хэсэг ургамлууд их зохицсон ургадаг ийм сонирхолтой юм талтай юм аа. Ялзмагт давхраг гэд та түрүүнд хэллээ. Үүнийг За. манай сонсогчдод дэлгэрүүлээд За энгийн ургамлд байдлаар тайлбарлавал тэ бодисуудыг бүх төрлийн хэрэгцээтэй шим тэжээлийг агуулдаг. Манайхан газар одоо ямар ч тохиолдолд газар авахад үзэхэд нэг хөрөн боромгтэй хэсэг байж байгаа. Тэгээд доошоо цайгаа явцдаг. Тэр хөрөн бор бараан өнгөтэй хэсгийг бол ялзмагт давхраг гэдэг. Энэ ялзмагаас энэ давхрагаас л байж ургамал ургаж чадна. Энэ давхраг байхгүй бол ургамлын шин тэжээл байхгүй гэсэн үг л дээ. За та Орос Монголын хамтарсан олон улсын экспедицийн хээрийн бүсийн тийм ээ Төмөн цог судалгааны сууринг одоо олон жил удирдан чиглүүлж ажилласан. Тэгэхээр сонсогчдоо энэ сууринг одоо үүс хүн байгуулсан үүх түүх энэ суурингийн одоо зорилго чиглэлийн талаар та бас ярихгүй юу? За тэгээд 81 он 56 хоногийн тэр маршрутын судалгаа хийгээд тэр үед зөвлөлтийн тусламжаар байгуулагдсан Сүхбаатар аймгийн Төмөн цогтын сангийн аж ахуй гэж сайхан газар дөнгөж байгуулагдаад шин төвөн байгуулагдаад талын баян оны хойдолдоор ирээд суурьшчихсан бүх юм шин нэгдэг байрт. Талхны зээгтэй, хадлангийн баригадтай, мал үржлийн газартай ирнэ тэгэл шаардлагатай бүх юмтай нэгдэг байрт эдийн засаг ахуй хангамжийн талд. Нөгөө талаас тэр нөгөө зүүн талд байдаг 3-4 үеийнхээр хойн Монгол дагуур аалн байж байдаг уулын нугад хээр за хуурай хэрийн байдаг хялгант хээр дан хялгант хээр энэ үетэнд хээр энэ бүгд байсан. За судалгааны явцад бид үзэхэд тэгээ 3 дугаарт нь бол энэ нутагт газар тариалан хөгжиж эхэлж байгаа. За дээр нь мал аж ахуйч байгаа. Ийм учраас эдийн засаг энэ талаас байгалийн талаас хамгийн тохиромжтой. 4-дүгээрт нь Улаанбаатараас очиход зам нь шулуухан арай ойр байгаа хамгийн тийм тохиромжтой газар бол Сүхбаатар аймгийн Төмөн цогтын нутаг юм аа гэж бид үзэж экспедицийн зөвлөл танилцуулаад тэгээд экспедицийн зөвлөлөөр энийг бүлээн зөвшөөрч 1982 оноос суурин судалгааны ижвэрэн суурин судалгааны ажил эхэлсэн юм. Энд ургамлын судалдаг, амьтны судалдаг, хөрсийн судалдаг, цагуурын судалдаг, за тэгээд хөрсний бичил амьтдын судалдаг бүх төрлийн биологийн бүх төрлийн ижвэрэн судалгааг бол хийж эхэлсэн юм төвтэй юм да. Төмөн цогтын суурин судалгаа ер нь хэдэн жил одоо судалгаа шинжилгээний ажил явуулсан бэ? За яг Монгол Оросын экспедиц бол 1982 оноос үргэлжилж явсаар байгаад 96 7 оны үе хүртэл бол суурин судалгаа тасраагүй. За тэгээд тэрнээс хойш 98 оны үед нэг тасраад тэр нь Оросууд ч ирж чадахгүй болоод манайхан эдийн засгийн хүнд байдалд ороод 1 жил бол тасарсан юм байгаа. За түүний дараагаар нөгөө төслүүд гэж юмнууд орж ирээд бас манайхан ч хөөцөлдөөд Монгол Америкийн хамтарсан нэг төсөл орж ирээд Монгол Японы хамтарсан төслүүд орж ирээд тэр үеийн манай Хүрээлэнгийн захирал байсан Өлзий хотог академич, Дугуйжуу академич энэ хүмүүсийн санаачлагаар энэ төслүүд орж ирж бас суурин судалгааны ажлууд яг тэр дотор миний өөрийн судалгааны ажил бол тасрахгүй яваад тэгээд энэ 2018 он хүртэл энэ тасралтгүй явцсан доо. Миний судалгааны ажил бусад чиглэлийн судалгаанууд бол 96 7 оны үеэс л тэгэл тасарч эхэлсэн хүмүүс ирж чадсан байлаа л мөнгө төгрөгийн асуудалтай холбоотойгоор ижвэрэн судалгааг бол 97 8 он хүртэл хийсэн шүү. За тэгэхээр
Дорнод Монголын одоо хээрийн бэлчээр түүний одоо ургамлын төлөв байдал өнөөдөр ер нь яг ямар байдалтай байна вэ? За дэлхийн олон эрдэмтэд болон манайхан гайхуулан ярьдгаар бол жинхэнэ унган дөрхөөрөн байгаа ганцхан хаяр дорнод Монгол оронд байна. Тэр тусмаа дорнод Монголд байна гэж ярьдаг. За яг хараад дотор нь бид байнгын судалгаа хийгээд байгаа бидэнд бол ерөнхийдөө тэр сайхан онгон зэрлэг байдал бол алдагдчихгүй. Яг тийм онгон цэврээрээ сайхан унган дөрхөөрөн байгаа хэр бол хүний гар бүрээгүй тэр бол Дорнод Монголын их тал тэгэл хаалхны мөргийн гол тийшэн чинь хүн амтан хурж чаддгүй тийм байлаа шүү дээ. Одоо бол техникийн боломжийн чинь нэмэгдчихэж айл малчин айлууд бол айл хэдийн яваад орсон. Тэр байтугай малчин дотроос сая энэ өнгөрсөн намар явж байхад баян хонгорын айлууд хүртэл дэшээ нөгөөд оччихсан. Өөр нурын урдуур айлтай болчихсон. За тэгээд Тамсхийн талд нэг том их газрын тосны том үйлдвэр байгуулагдчихсан. Тэгээд мянганы зам гэж нэг сөрхөн юм байна. Тэгээд хэлний гэдэг хэлээр чөлөөтэй орж гардаг гэсэн энэ талаас нь бол ерөнхийдөө хүний нөлөөлөлт маш их автаж байгаа. Тэгээд харамсалтай байгаа. Тэгвэл манай одоо дорнод хэсэгт орших хээрт тийм ээ. Байгалийн одоо хүчин зүйл хэрхэн одоо нөлөөлж байна? Сая та хүний хүчин зүйлийг хэрхэн нөлөөлж байгаа талаар дурдлаа л да. Байгалийн хүчин зүйл ер нь хэрхэн нөлөөлж байна? Байгалийн хүчин зүйл гэдэгт бол ганц удаал ярина да. Өөр нөх сөрхөө байгалийн хүчин зүйл бол гэдэг байх юм юу байх вэ? Ганц удаа сүүлийн үед бол нэг хэсэг энэ агаар уур амьсгалын өөрчлөлт бол их үе шаттайгаар нэг 10 хэдэн жил сайхан чигтэй жил ингэж өсөж урууж нэг синус маягаар өсөж уруудаж ингэж явдаг юм байна. 2000-аад он хүртэл бол зүүн талд нэлээд их хуурайсан. Тэгээд эргээд 10 жил сайхан боллоо. Сүүлийн 3-4 жилээс эргээд хурд үндэсний хэмжээ багасч байх жишээтэй ингээд юм хэлбэлцэлтэй байгаль бол энэ талаас их нөлөөлөх юм. Жинхэнэ монголчуудын амжиргаа болсон малын тоонд бол шууд энэ уур амьсгалын байдал нөлөөлж байгаа. Тэгэхээр дараагийн сонирхож асуух асуулт бол ер нь хээрийн бүсийн үнс нь үүний одоо ач холбогдол нь яг юу юм болоо? Та энэ талаар хэлвэл. Малын тэжээлийн гол үндсэн зүйл ургамлууд ургадаг. Хээрийн бүсийн ургамлыг мал идэхгүй ургамл ер нь бараг байхгүй шүү. Тэр алаг өвсөн бол тэр үетэнгүүдийн энэ бүгдийг мал иддэг тийм их буянтай тийм сайхан матаг. За тэгээд энэ хээрт байдаг олон зүйл зөвхөн өөрийнх нь хээрийн унган амтд байдаг. Тухайлбал цагаан зэр, үлийн цагаан огтн, гэгчлэн энэ өвөр мөц энэ сайхан онцлогтой энэ тустай амтд байгааг бол энэ хээр бас их оршин тогтноод байж чадахгүй байсан болов гэж үздэг юм. Хамгийн гол үнцэн нь бол энэ амтд нь байж энэ амтнд байгаль дэлхийд нөлөөлөд бидэнд дэг хүртэл 3-4 мянган жил энэ мал хэдэн мянган жил энэ малын минь бэлчээрийг нь барьж бэлэн тогтоон барьж байдаг болов гэж боддгийг. За таны сая хэлсэн зүйлээс хээрийн бүсийн одоо салшгүй хэсэг болсон амтны тухай та дурдлаа. Жишээл цагаан зэр, үлийн цагаан огтны. Ер нь хээр, зэр тийм ээ. Энэ нэр дурдсан огт нь хоорондоо одоо ямар шүтэлцээтэй оршдог юм болоо? Энэ талаар та манай сонсогчдод хэлж өгөөч. За цагаан зэр нүүдэл явдаг. Өвсөн тэжээлтэй хээрийн унгаан амтан да хээртэл амьдарч чаддаг. За энэ
хамгийн гол энэ цагаан зээрийн онцлог тал бол өв сургамлыг хооронд нь тоос хүртэх, үрийн зөөж явж нэг газар нөгөө газар руу шилжүүлэх. За тэгээд нөгөө боловсрсон өрүүдийг нарийнхан туруугаараа доош нь газарт нь шигтгэж өгч ургамлын минь ургах бололцоог нь хангаж өгөх. Тэгээ хөлн нөгөө жижиг хэн мөр гаргаад бороо орцсны дараагаар тэр хонхрууд үүсгэдэг. Тэр хонхрууд нь ус жаахан тогтоо борооны дараагаар тэнд нь орсон өрн ургах боломжийг бүрдүүлж өгдөг тийм их сонин хүний хүрч чадаагүй газар явж үйдэг. Хүнээс жаахан дайдаж явдаг. Тэгсэн мөртлөө малыг бас бараадаж хүнийг бараадаж бэлчээрлэж амьдэрч явдаг. Сүргээрээ явдаг ийм сонин амьтан. Ийм сайн талтай амьтан. За энэ цагаан зээр бас нэг ажиглалтаас бидний судалгааны ажиглалтаас харж явах цагаан зээр бол дандаа тэр зөөлөн нарийнхан тэр нэг настай, хоёр настай тийм ургамлуудыг иддэг. Тэгэхээр энэ талаас нь бодоод үзвэл энэ тэрийн доройтлыг хөл газрын ургамлуудаас тэр нөгөө хогийн ургамлуудаас нь бас чөлөөлж өгч үех тийм талтай. Ийм сайн талтай байж болохоор ийм амьтан. Яга бас бид одоо мэдэнтэй социализм үе төвөн зөвхөд тарай хураагаад дуусна. Намар болон цагаан зээрс явчих. Тэр ягаад байна хөтөр тэр солом идэх гэж ирэхгүй шүү дээ. Тэр хадаад авсны дараагаар хинзэлж өргөж байгаа тэр дандаа хин зургамл руу орж ирдэг. Тийм их сонин зүй тогтолтой амьтан байгаа юм. Тэгээ гол нь экосистем нэгэндээ л нөхөж ингэж малын идээгүй байсан нэг настай хүүхдийн тэрний найл зуруудын нэг настай цөөн настай ургамлуудын идэж явдаг. Асал зүй идэж жилийн тийм хэлхээ байгаа. За үлийн цагаан огтно гэдэг бол нөгөө мал нь мэлчээд татаад яхан муутгаад ирсэн ургамл багтай болсон халцгаа ирж байгаа тийм газар үлийн цагаан огтно амьдрах чадвартай. Тэнд л үржиж байдаг. Тэгэхээр үлийн цагаан огтно гэдэг бол хэрийн энэ бэлчээрийн маань талхагдлын одоо тань уур индикатор амьт юм. Хэн бэлчээрэн хэн газар нутгаан их доройтуулн тэнд үлийн цагаан огтно байдаг. Үлийн цагаан хэн хаана тэр их доройтсан газар байныг бол хүний нөлөө их орсон суурин газар тойроод түүнээс гадна бэлчээрдгөө залхуу айлын өлжөө хаваржааны гадуур түүнээс цаашлаад худаг усны ойролцоо. За дээр нь хурд хундас багасаад ирэхдээ зэрэг үлийн цагаан огтно олшрах үндсэн тэр зүй тогтлууд нь бий болж байдаг. Тэгээ үлийн цагаан огтно өөрөө хоёрхан настай амьтан. Жилдээ нэг удаа төрхтөө 10-аас 12 бэлчээ гаргаж байдаг. Жилдээ 10-12 удаа төрж байдаг. Хоёр дахь энэ их сонин үржих чадвар маш сайтай амьтан. Юу хийдэг юм хтэй тэр газрын дээр байгаа усны үлдэгдэл янз бүрийн юмыг доошоо газар руу оруулна. За тэгээ орж зарим нь тэнд хадгална хөйөөгөө засна. За түүнээс гадна баас шээсэн тэр дор шингэн. За түүнээс гадна хөрсийг сэргжүүлж байгаа ухаад нөгөө хөрсийг амьсгалах анжис өөр байгалийн анжис маягийн тийм ашиг тустай амьтан байгаа юм. Тэгээ байгаль дэлхийг сүйтгэхгүй л байгаа бол үлийн цагаан огтно тэр тэргүй түүнийг иддэг амьтан байдаг учраас шувууд өнийг хэрсгээд үлийн цагаан огтноор хоолдог бос зөндөө олон амьтан идчихжээлийн юм сонин хэлхээ холбоо байдаг учраас үлийн цагаан огтно нэх олшроод байж чаддаггүй. За сүүлийн 2-3 жилээс вулканаас ахуулаад төвөн цагт руу дамжаад үлийн цагаан огтно болоод хойшоо бас түрээд эхэллээ. Хэрвээ энэ нь хурд ундас сайн ороод өвс сайхан гараад ирэх юм бол метр хүртэл өндөр өвс ургадаг энэ газар үлийн цагаан огтно бас тархаж чадах чадвар нь хязгаарлагддаг. Үүн ийм л амьтанда. Тэгээ үлийн цагаан огтонтой тэмцэж байна гэж би энэ хорд цацаал энэ нэг тэмцэж байгаа арга нь бол надад огт таалагдахгүй. Бид 80 хэдэн оноос л үнэн сонин төчл манай амар санаа дэргүйтэй гээд галын амар санаа тэгээд манай экспедицийн Петрович Дмитриев гээд хүн бид биччихэл байл огтонтойгоо хороор бишээ хайж яв тэмцээ гэж. Тэгэл хороо тэмцээд байгаа баахан мөнгө цацаад байгаа юм да. Энийг үйл бол жаахан
ойшоод үгүй яахан буруу юм уу гэж бодож явдаг юм. За үлийн цагаан хотны бас хэрэгтэй юм. Тийм үлийн цагаан хотны байхгүй бол хээр нь байхгүй нь шүү дээ. Аа. Маш сонирхолтой юм байна. Тийм байгалийн сервис өгч байгаль дээр ингээд бодоод байхдаар энэ байгаль дэлхий үүсэхдээ манайхны нэг сүсвшилтэйг холбож ярих юм бол бурхан багш илүү юм бүтээгээгүй гэдэг ишгэлээ. Ийм л хэрэгтэй л юм дээ. Тэгэхээр таны тайлбар маш сонирхолтой байна л да. Үүнээс би нэг зүйлийг дэлгэрүүлж тодруулж асуух гээд байна. Тэр нь юу вэ гэхээр манай одоо ард иргэдийн дунд тийм ээ. Үлийн цагаан охтно гэдэг энэ охт нь өв сургамжийг их хэмжээгээр идэж устгаад тэгээд одоо газрыг халцгай болгоод байна гэсэн ийм ойлголт одоо түгээмэл байдгийг нь анзаардаг л да. Тэгэхээр та үүний ялгаа заагийг одоо маш сайн одоо гаргаж хэлж өглөө. Өөрөөр хэлбэл үлийн цагаан охтон маань өв сургамд өтгөн саглагар байсан өв сургамдыг идэж устгах биш. Идэж одоо малын бэлчээр хөлөөр талхалсан тэр тачир сэрэг газар өөрснөө одоо амьдрах орчинд бүрдээд байна уу? Та энэ ялгаа заагийн дахиад нэг тийм сонсож гаргаж хэлж өгөөч. Үлийн цагаан охтон чинь сайхан онгон төрхөөрөн байгаа хээр дээр бол амьдарч чадахгүй. Яагаад амьдарч чадахгүй бол түүнийг барьж иддэг амьтад нуугдж ирээд тэрнийг харахгүй баригдаад дуусна. Нэгдүгээр тал. Хоёрдугаар тал нь хөлдөнд ороосолдоо тэр жоохон амьтан чинь тэрх өвсөн дотор явхад өмнө төвөгтэй дээ. За гуравдугаарт энэ тэр өвс уургам их ургадаг газар чинь чиг ихтэй. Ядаж л нөх хоёо хамаг юм ин усаар одоо бас аюул учруулад болохгүй яа дээ. Хэрвээ хуурайшаад хүн өөрөө бэлчээрт маш их ашиглаад талхагдаад маш их яваад бэлчээр нь шороон дарагдаад өвсөнд байхдаа үлийн цагаан охт нь хайшаа шарсан тэнд нэг сар байж байна. Энд нэг шонхор байж байна гэдгийг харахаар эндээс үнийг ирж байхад тэрнийг мэдээг хараад зүхтаачгаар тийм нөхцөл бүрдчихсэн тийм газар ал байдаг. Тэгээд харин тэлж яваад бай. Тэлж. Тэгэл хүнтэйгээ малтайгаа хамжид тэрнийг дагж л бас л сайжруулах гэж араас нь дагж л явж байгаа. Тийм л амт юм. Манайхан бол энийг зайн бэлчээр үлийн цагаан охт нь орж ирээд бэлчээргүй боллоо. Үлийн цагаан охт нь орж ирлээ одоо яах вэ гэж ярьдаг. Үнэн чанартай малын тоо толгоогоо олшруулад бүх газарын өв сургамал нь тачирхан болоод тэгээд хуурайшаад ууршилт ихсээд өвсгөө болчихдоо ерөнхийдөө уур амьсгалдаа бас хүн давхар нөлөөлөд ингээ үлийн цагаан охтны эцэст тэр сайхан бэлчээрийн шин эргэж бий болох гэж тэмцэж байгаа юм амт л гэж ойлговол хамгийн зөв юм байгаа юм. Тэр үнийг алах гэж тэр эдэргүй хоёр наслаад алга болно. Тэр үнийг амьдран оршоод үржээд байх нөхцөлийн байхгүй болгоод өв сургамалтай болгоод эсвэл хаяа явчих тул тэр чинь нэг бүр халцсгай болтол нь идээд өөрснийгөө хамгийн сүлд бараг идээд алга болдог гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас хаяа л явчихмаар л тийм л зөв хэмжээг бид нэр өгдөг юм. Тэгэхээр энэ үлийн цагаан охт нь маш одоо хэрэгтэй, ашигтай ийм одоо амьтан байх нь шүү дээ, тийм ээ. Тэгж үзэж байгаа юм. Бид бол байгаль дээр илүү юм байхгүй энэ. Тэгээ бид нэг талын хэтрүүлчгтэр л нөгөөт чи хор болчиход байдаг байхгүй. Малын тав маань одоо хязээ ингэж 80 90 сая хөрч байна. Энэ ч Монголын бэлчээрийн багтаамж нь дээд захын 60 сая гэж ярьдаг. Гэтэл чинь өвөл хаврынхаа багтаамжийг тооцоод үзэхдээ социализмын үед л барьж байсан 25 сая 20-25 сая гэдэг чинь бол Монгол орн бэлчээрээ талхахгүйгээр бараг аваад яваад байх. Тийм боломжтой малын тоо толгой байсан юм. Тэгэхээр малынхаа тоо толгойг одоо энэ нийгмийн тийм юм хүмүүсийн амьдралдаа хэрэгтэй юм. Тэгээ малаа хэд үсгчгээр тэгээ явандаа өөрийгөө устгах юм хийгээд байна даа л гэж би бодож байна. Тэгэхээр хээрийн бүсийг ер нь хээр гэдгийг ямар ургамалгүйгээр төсөөлөх аргагүй бай. Та энэ тал дээр хээр гэдэг би угаасаа нэрээ бодоод байсан чи би өөрөө бос эксценийн эсрэг юм бодож явдаг хүн. Энэ орсоор степ гэж байгаа юм.
Англиар step гэдэг байна. Латинаар энэ step гэж нэг үг байна. Ингээд эднийг хооронд нь язгуурын хараад байвал step гэж нэг юм байна да. Нэг гурван үсэг байна. Энийг ингээ холбоод үзэхдээ бол степа гэдэг нь латинаараа хялгана гэсэн үг. Тэгэхээр энэ хялган ургаж чаддаг газрыг хээр гинэ гэж л би өөрөө юм тодорхойлчих гээд байгаа шүү дээ. Миний тодорхойлт бол хээр гэж юу юм гэж хүн асуувал хялган ургадаг газраа гэж хэлчихвэл хамгийн хэлбэр болоод байгаа юм. Энэс биш энэ шинжлэх ухааны тодорхойлт нь бол их өөрчлөлттэй. Хуурайсаг дунджаар 150-аас орчим миллиметр тундас ордог өндөрийн хувьд бол 1500 2000-аас илүү гардгүй тийм өргөгдсөн гэдэг тийм газрыг хэрэг нэг том тодорхойлт байна шүү дээ. Тэгээд хуурайсаг үйтэн болон хуурайсаг уран болгодог газрыг хэрэг. Минийхэр бол ерөөсөө хялган ургаж чаддаг газрыг л хэрэгчмээр санагдаад байна. Ингээл Монголын энэ хэрийг ингээл харахтаар байна. Ой дагуурын хэр ноёт хэр энд чинь бол байгалийн хялган том хялган гэдэг ургамлууд ургаад хялганууд ургаж байгаа юм. За хуурай хэрд нь болохдоор Кирилловын буюу шивэт хялган. За цөлийн хэр цөлжүү хэрлүүгэн болохдоор говийн хялган хөдлөг хялган гэдээ явчихдаг юм. Тэгэхээр ер нь бол энэ хялган л урж байгаа газар л хээр ургаад байна л гэж би боддог. Ийм л юм хэлэндээ. Тэгэхээр сонсогчд маань тийм ээ зуны дэлгэр цагт за тэгээд аял зугаалгаар эх орноороо аялж явах явцдаа хялгана гэдэг ургамал хаа нэгтээ таарлбал та өөрийгөө би Монгол эх орныхоо Монгол орныхоо хээрийн бүсэд явсан байна гэж ойлгож болох нэ? Харин би тэгж боддог. За их сонирхолтой. Алга үстэй тэгэл тэр чинь нуг руугаа явчих тал руугаа явчих штэ. Алга нургаагүй бол ой болоо явчихна да. Гэвэл илтгэл юм боддгийг. За тэгэхээр бид хээрээ хадгалж үн удаан ашиглах хамгаалахын тулд ямар үйл ажиллагаа гүйцэтгэх юу хийх шаардлагатай болж байна. Бидний өмнө ямар сорилт. За хээрээ авч үлдэхийн тулд бол малчид маань л уламжлалт нүүдлийн арга ажиллагаагаа хадгалж үлдэх л хэрэгтэй. Бэлчээрээ сэлгэж ашигладаг тэр заншилаан тэр бичигдээгүй тэр хуулийг л цахин биелүүлж л байвал. За тэгээ хүн техникээр ингэж одоо ачаар засмал зам тавиад олон газар зам гаргах нь сөрөн газруудыг холбоод байгаа. Энэ бол бас манай хээрийг авч үлдэх бас нэг тал шүү дээ. Олон зам гаргахгүй дээр үед чинь хичнээн салаа зам гарчихсан латиф хүртэл дуул гаргаад зохиогоод дуулсан байсан биз дээ. Тэгэхээр бол хамгаалахын тулд энэ зам бариад байгаа энэ замын ажил нэг талдаа байгалыг сүйтгэхэд байгаа юм шиг харагдавч газар ухаад нөгөө талдаа бол олон зам гаргахаас харьяалж хамгаалж хэрийг авч үлдэх бас сайн ажил юм уу гэж бодож байгаа юм. За гол нь л одоо бэлчээрэн зохистой ашиглаж малынхаа додолгыг хит олон болгох гэж ингэж өсгөдгөөл бас болимоор л байгаа юм. За тэгэхээр та бид хоёрын өнөөдрийн ярилцлага таныг одоо ургамал судлах болсон үүх түүх Дорнод Монголын хээрийн бүсийн төмөн цог судалгааны суурин түүнд хийгдсэн одоо судалгааны ажлууд тийм ээ. Тэгээд өнөөдөр Монгол орны хээрийн бүсийн бэлчээр ер нь хээр маань ямар байдалтай байгаа түүнд оршин амьдардаг амьтад болох тодруулбал цагаан зэр үлийн цагаан огт нь эдгээр амьтад хоорондоо ямар шүтэлцээтэй бид хээрээ ер нь яаж хадгалж хамгаалж үлдэх ёстой гэдэг талаар товч хэрнээ тодорхой юм өрнүүн сайхан яриа болж өнгөрлөө гэж би дүгнж байна. За та манай сонсогчдод хандаад Монгол орны хээр тийм ээ тэ холбоотой сонсогчд хандаж одоо хэлэх зүйл байвал хэлнэ үү. За би сая нэг
яг би өөрийнхөө яг жинхэнэ өөрийнхөө судалгааны ажлын талаар бол ярьсангүй. Миний судалгаа бол эрийн бэлчээрийн ургамлын ургацын хөдөл зүй гэж юм би судалдаг. Тэгээд би математик хүн учраас энд прогнозын загварууд урьдчилан хэлэх юм хэд хэдэн загвар зохиосон. Энэ загвар нь бол уурын амьсгал цаг уурын зүйлтүүдээр тулгуурласан юм байдгийг. За тэгээд манай малчид мэдэн дээ. За хаврын сайхан орд унтс орлоо. Энэ жил 100 сайхан болох нь. Энэ жил 100 наадам болтлохоор арчлаа дөө. Энэ жил өөдтэйч 100 болохгүй нэ гэж ярьдаг. Энэ ярьдаг малчдын ярьдаг энэ мэдлэгийг би математикийн загварын хэлд оруулж бичсэн хүн. Миний ажлын ерөөсөө гол зорилго гол амин сүнс бол миний докторийн ажил дээр байдаг гол юм нь бол тэрний юу тэр корреляцийн гэж анализ байдаг юм арга байдаг. Регрессийн тэгштэглүүд бичигддэг. Энэ магадлал статистик юм аргыг хэрэглээд хаврын 4 сар, 5 сар, 6 сарын хурд үндэсний хэмжээ бол тухайн зууныхаа ургацын дээд хэмжээг тодорхойлж өгч байна. За хавар эртэл хурд үндэс сайн орох юм бол зуны дээд ургац эрт болно, урагшаа явна. Энэ бол ийм эерэг хамааралтай юм байна. Хэрвээ хавар нь чиг багтай байх юм бол зуны дээд ургац ажиглагдах хугацаа нь ард тийшээ сунаа явчихна. Ургацын хавар нь бага дундас байх юм бол зуны ургацын хэмжээ бага байна гэсэн энэ хамаарлуудыг бол гаргасан юм байгаа юм шүү. Тийм учраас малчид Монгол хүн хинч гэсэн хээрт явж байхдаа ажиглаад за энэ хавар хурд дундас жаахан хуурайдаг байна. За энэ өвөлчнийхээ үедээ цаас орсонгүй дээ. Энэ жил жаахан хуурайших баха гэсэн малчдын ярьдаг тэр таамаглалууд бол ерөнхийдөө таарч явдгийг би математик аргаар баталж өгсөн юм байгаа юм. За би тэгээд сонсогчдод хандаж хэлэхэд хаач явсан байгаль дэлхийг байн хайрлаж бид чинь энэ байгаль дэлхийг бол бид өөрсдөө хүн төрлөختөй амьдрах чадахгүй юм шүү. Ялангуяа тэр дотор хээр байхгүй бол мал амжилчих газаргүй болчих юм байна шүү. Хээрээ сайн хамгаалж явах юм байна шүү. Хээрийн нутгийг хамгаалахын тулд хогоо хаяхгүй байх юм байна. Машинтайгаа энэ тентгүй хаасайгүй зам гаргаад явахгүй юм байна шүү гэж ер нь өлийн цагаан огт нь байж байвал за энэ айл чинь нүүлгүй нөвл хаана байгаа юм байна гэж бас давхар өөрснөө ажиглаж явж байвал миний ярьсан яриаг бас баталж өгөх тийм талын юм байх бол ер нь тэгээ байгаль дэлхийн хүн бүх юм хүй холбоотой учраас хүн хүнээ хайрлаад хүн байгалаа хайрлаад байх юм бол байгаль эргээд биднийг хайрлана л гэж хэлэхээр байна та. За тэгэхээр эрхэм сонсогчдоо холбоос подкастын маань энэ удаагийн дугаарт ургамал судлаач доктор Лувсан доржийн жаргал сайхан ах маань оролцож өрнөн яриад илгэлээ. Цагаа зарцуулж бидний урилгыг хүлээн авч оролцсон танд их баярлалаа. Танд эрүүлийн хүсье, таны судалгаа шинжилгээнд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн сайн сайхныг өрөөё. Ажилд нь амжилт хүсье. За баяртай үзэгчтэй дараагийн дугаар хүртэл түр баяртай.